олон судалгаа олон одоо удирдамжуудад суйрлаж боловсруулсан байж байгаа. За тэгэхээр одоо өдөөс өмнөх хичээлүүдээр бол одоо ушгины эмнэлэг зүйн хөнгөн хөндөвдөр хэлбэр болоод тэдгээрийн үед авах арга хэмжээ ушгины хатгаа антибиотикийн сонголтууд дээр нэлээд сайн яригдсан байгаа. За тэгэхээр эмнэлэг зүйн хүнд хэлбэр гэж бид ямар хэлбэрийг хэлэх юм бэ гэхээр хүнд ушгины хүнд хэлбэрийн хатгаа, за амьсгалын дотор хөнгөн хэлбэр, за амьсгалын цэцмүүд стресс шинжийн хөнгөн хэлбэрийг бид хүнд гэдэг эмнэлэг зүйн ангиллалд оруулж үзнэ. За энэ ангилд орсон хүмүүст маань эмнэлэг зүйн хувьд ямар шинж тэмдэг илэрх юм бэ гэхээр нэгдүгээрт нь амьсгалын дистрессийн шинж илэрнэ гэж байна. За энэ нь юу юм гэхээр нөгөө амьсгаацнаасаа болоод хүмүүс маань бүтэн хөлбөрөөр ярьж чадахгүй байна гэж байна. За ингээд энэ хүний сахын цэсний сатурацийг үзэхэд 93 болоод түүнээс доошо болж буусан. За ингээд сатурацийг хэвийн байлгахын тулд зайлшгүй хүчилтөрөгчийн хэрэгцээтэй болсон байна. За мөн дүрс онцлогооны шинжилгээнд байгаа уушигтыг нэвчдэс өөрчлөлтүүд маань нийт 2 уушигны маань 50-аас дээш үеийг хамарсан юм байна. За мөн цусны хий шинжилгээнд хүчилтөрөгчийн барьцаал даралт багассан байх нэ 70 мм усны багнаас мөнгө усны багнаас бага болсон байх нь. За эдгээр хүмүүстэй бид нөгөө хөндөвтөр хүмүүсийнхээ адилаар бүх шинжилгээнүүдийг хийн. НДЦ ураг ди даймер ферритинэ болно үзэх нь байна. За тэгээд юунд цэрэндээ бид нэр антибиотикийн мэдрэг шармал нянгийн шинжилгээ цэрэнд хийх ёстой. За энэ маань цаашдаа антибиотикийг хэрхэн сонгох вэ гэдэг маш чухал байх нь байна. Мөн зүрхийн цахилгаан бичлэг дээрэс нь хүндөвтөр хүнээс ялгаатай зөвлөлтийн хий шинжилгээг бид нар хийх нэ. За ийм хүмүүс бид нэр хаана эмчилэгдэж яах ёстой бэ гэхээр энэ хүмүүсийн цусны сатурацийг хянах боломжтой байх хэрэгтэй гэдэг. Тэгээ энэ нь болохоор юу гэж юм бэ гэхээр пульс оксиметрл дор хаяж байх хэрэгтэй гэсэн үг. Ингэжээж бид нөгөө цахим цусны сатурац буусан гэдгээ үнэлэх гэж байгаа, мэдэх гэж байгаа, илрүүлэх гэж байгаа учраас нэгдүгээрт нь хяналтын хувьд ямар ч байсан монитортой эсвэл пульс оксиметртай байх хэрэгтэй байх нь байна. Эмчилж байгаа газар маань. Хоёрдугаарт нь найдвартай хүчилтөрөгч өгөх боломжтой байна гэсэн үг. За энэ нь юу хэлээд байгаа гэхээр хүчилтөрөгчийн их үүсвэр болох одоо нөгөө өтгөрүүлэгч за эсвэл бортго байдаг юм хамгийн хүчилтөрөгчөөс гадна энд хүчилтөрөгчийг өгдөг нэг удаагийн хэрэгслүүдтэй эмнэлгүүд маань аймгийнхан маань маш сайн нөөцлж бэлдэж авах шаардлагатай. Одоо нэгэн хүчил нэмэгдэж байгаа энэтэй холбоотойгоор нийт өвчлөлийн дунд хэлбэрээр өвчлөгчдийн эзлэх хэмжээ бол нэмэгдэж ирнэ. Тэгэхээр энд бид зүгээр нэг дан хошуувчтай юм эсвэл ацгуурстай байхад бол хангалтгүй. Заавал нөөц ууттай маск бол хэрэгтэй болох нэ. За ингээд нэгэнт энэ хүн маань одоо бусад нөгөө хүндөвтрээс ялгаатай хүчилтөрөгчийн хэрэгцээ нэмэгдэж ирж байгаа учраас бид хүчилтөрөгчийг өгнө. Хүчилтөрөгчийг нар сайн мэддэг. Хамгийн эхлээл нөгөө ацгуурсаараа эхлэв. Минутаар гэдэг хүнээ. За хэрвээ ингээд өксөөр байтал захын цэсний сатурац өсөхгүй бол бид нар хошуувч болоод нөөц ууттай хошуувч байгаа хүнээ. За ингээд зүгээр хүчилтөрөгчийг өгөхийн зэрэгцээгээр энэ одоо нөөц ууттай маскаар хүртэл өгж байгаа хүчилтөрөгч өгж байгаа энийг бид баг урсгалт хүчилтөрөгч эмчилгээ гэж нэрлэдэг байгаа. За хүчилтөрөгч эмчилгээ хийж байхдаа бид бас хажууд нь давхар сэрүүнээр өвчнөө төрүүлгээ харсан байралд байлгана гэж ирж байгаа. За энэ дээр хүчилтөрөгч өгөх аргуудыг бид нар бүгдээрээ мэддэг. За ингээд хэрвээ өсөхгүй бол бид нар нөөц хошуувчаараа өглөө нөөц ууттай маскаараа өглөө. За тэгээ болохгүй доошоо харсан байралд төрүүлгээ харсан байралд өгөх нэ. За төрүүлгээ харсан байралд өвчтнийг байрлуулахын тулд ямар ч байсан хүчилтөрөгчийн нэгдүгээр хэрэгцээтэй энгийн аргаар өгöd авах хүчилтөрөгч маань сатурац маань өсөхгүй байх нь байна. За ингээд хамгийн гол нь тэр хүн маань команд биелүүлээд бидэнтэй хамтарч ажиллах боломжтой байна гэдэг. За тэгэхээр энэ одоо бага насны хүүхэд бол жишээлбэл бүр жоох хүүхэд бол доошоо харуулад авчих юм л эргэж чадахгүй энэ төр байх юм бол бид болохгүй нэ. Нэгдүгээрт нь за хоёрдугаарт нь бол амьсгалын зам саатах шалтгаангүй байна гэдэг. Энэ юу хэлээд байгаа юм гэхээр өөрөөсөө ханиалгаж найдаад секрет цэр салстаа бол гаргачих боломжтой байна гэсэн үг. За хэрвээ сатурац өсөхгүй байх юм бол бид нар дараагийнхаа арга хэмжээ болох
non invasive вентиляц хийх нь миний аршил хөдөлгөөр хоолоос ирнэ. Ядаад нэг 15 минутаас 30 минутын эхний дөнгөж доошоо харуулсан тохиолдолд өвчтнөөс айтар хянах хэрэгтэй. За ингэхдээ юу хянах юм бэ гэхээр нэгдүгээрт нь төрүүлгээ харсан байралд байрлуулсны дараа өвчтний чинь захын цэцэраас нэмэгдэж гин үгүй юу нэгдүгээр. Хоёрдугаарт нь төрүүлгээ харуулсан байрлал захын цэцэраас нэмэгдэж байгаа ч гэсэн өвчтөнд маань өөрт нь хэр таарамжтай тохиромжтой байгаа юм. Магадгүй ингээд их өндөр настай юм уу зүрхний архив дуталтай ийм хүмүүсийн хувьд төрүүлгээ харсан байрлалтад зүрх шахагдсанаас бол нөлөөлөд тэгээд байж төсвөрлөхөд хэцүү ийм байх юм бол бид энэ байрлалаас нь буцаагаад хажуу болоод ихс байрлалд нь оруулах нь байна. Хэрвээ тийм юмгүйгээр сатурац маань өсөөд боломжийн байх юм бол хөгжлүүлээд 30 минутаас 2 цаг тутамд өвчтний байрлалыг солиод нийтдээ сэрүүн төрүүлгээ харах байрлал гэдгийг хоногтой бид 16-аас дээш цаг төрүүлгээ харсан байрлалд байж ээж энэ маань үр дүнтэй болно гэдэг. За төрүүлгээ харсан байрлалын хамаг бидний яагаад ингэж хийх гэдэг хэрэгтэй юм бэ гэхээр одоо энэ ковидын үеийн уушгины гэмтцэн хамгийн ихэнх нь уушгины арын сегментүүд дандаа доотл, артал яг ингээд дэшээ хараа хэвтгэр дарагддаг энэ хэсэгт явагдаад байна. Тэгэхээр энэ хэсгийн маань аливаалууд маань атлагтаас болоо шилжиж байгаа. За ингэнгүүт нь бид яадаг юм бэ гэхээр нөгөө арай гэмтээгүй байгаа уртлын хэсэг, дээд, уушгины дээд хэсэг, уртлын сегментүүдийн аливаалууд маань хит ажиллаад гипервентиляц болоод тэнд илүү тэр хэсэг маань гэмтэх өндөр магадлалтай болоод. Тэгэхээр нэгдүгээрт нь тэр эрүүл байгаа, хит ажиллаад байгаа, гипервентиляц хийгдээд байгаа аливаалуудыг дахин нэмж гэмтээс сэргийлэх гэж байгаа. Хоёрдугаарт нь нөгөө гэмтээ шалжижсан байгаа аливаалуудаа эргэж хийх гэж байгаа. Тэгэхээр ийм зорилготой ийм учраас энийг бид маш сайн хийх нэ. За ингээд хэрвээ болохгүй бол бид нар инвазив бүс цохон амьсгал буюу СИПАП руу шилжих нэ. За СИПАП-ыг хийхин тулд нэгдүгээрт нь энэ хүн маань нэг амьсгалын дутагдaltaй 50% үедээ амьсгаадсан, амьсгалыг тооширсон, амьсгалт туслах бичингүүд оролцож байх нь мөн цусны хийн шинжилгээнд гиперкафены болоод амьсгалын ацетозын шинжүүд гарч ирсэн. За ингээд хүчилтөрөгчийн барьцаал даралдуулаад авч байгаа агаарын хүчилтөрөгчийн харьцаа бол 200 бас доошо бууж ирсэн байх нэ. За СИПАП-ыг хийхдээ бас эсрэг заалт байж байгаа. Мэдээж өөрийн амьсгалтай байх ёстой. Бид өөрийн амьсгалыг нь дагуулж иж тасралтгүй эерэг даралт өгч байгаа. Амьсгалын тоо хангалттай хэмжээтэй байх нь байна. Хоёрдугаарт нь бол цус сэргэл доктортой байх ёстой. За ингэхээр үргэлжилсэн эерэг даралтаар уушгид дэмжлэг өгөхөөр цус сэргэл докторгүй болоод зүрхний асуудалтай хүмүүст бол зүрхний ишмийг нэмэгдүүлдэг. Мөн цус сэргэлтийг талдаглыг нэмэгдүүлж докторгүй болгодог учраас энэ дээр цус сэргэлтийн асуудалгүй тэгээ өөрийн амьсгал нь хангалттай. Тэгээ өөрөө сайн найтаж ханиаж цэр сас амьсгалын замын секрецүүдээ гаргаж чаддаг. За ингээ мөн команд биелүүлэх боломжтой, СИПАП маскыг бэхлэх боломжтой ийм өвчтөнд хийх ёстой байх нэ. Тэгэхээр ийм боломжгүй болвол эдгээр нь эсрэг заалт болно гэж ойлгох юм байна. За ингээ СИПАП-ыг бид хийхдээ яаж байгаа юм бэ гэхээр өвчтнийхөө хэрэгцээнээс шалтгаалаад ямар хэдийн хугацаагаар өршлүүлэх үү, хэр олон давтамжтай хийх үү гэдгээ сонгож байгаа. За хэрвээ хэрэгцээтэй өндөр хэрэгцээтэй байна гэд үзэх юм бол нэг удаадаа хийх хэмжээнд үргэлжлэх хугацаа нь бол 30 минутаас 1 цаг. Хэрвээ өвчтөн өөрөө сайн дасан зохицоод байж чадж байгаа бол 2 цаг хүртэл хугацаар үргэлжлүүлэн хийж байгаа. Зарим тохиолдолд одоо их өндөр хэрэгцээтэй биш бол өдөртөө 3-4 удаа ч юм уу. Бүр их хэрэгцээтэй гэж үзэх юм бол цаг тутамд СИПАП хийлаа. За ингээд амьсгалыг хүн түүний хувьд бол бид нар одоо СИПАП non invasive хүртэл дэмжлэгийг амьсгалын хувьд бол хийх нь байна. За энэ дээр нэмээд ремдесивирээ хийн. За ремдесивирийг бид аль болох өвчний эмэлзүүн шинжилгээг эхлээд удаагүй байхад эрсдэлтэй бүлгийн хүмүүстэй эрт хугацаанд хийе гэж зөвлөмж маань жаахан өөрчлөлтөө явж байгаа. Олон улсад баримталж байгаа зөвлөмж маань. Тэгэхээр энэ дээр юу юм бэ гэхээр ремдесивирийг нөгөө жирэмсэн эмэгтэй нөгөө сахарны диабеттэй за өндөр настай дархлаа дарангуйлагдсан ийм хүмүүстэй аль болох эрт хугацаанд бид вирусын сэрэмжлэгийг хийснээрээ уушиг нэмж гэмтгээс бүр нэг хүнд хэлбэрлэл шилжихээс хамгаална гэж ойлгох нь байна. За мөн хавсарсан гарааны антибиотикийг хэрэглэн энд хүмүүс за ингээд
ихэвчлэн бид нар бол одоо яг өдөртөмжийн дагуу эхний антибиотикуудыг шууд хийх хэрэгтэй. Одоогийн бидний яваад байгаа энэ тентхийн эмчүүдийн маань баримталж байгаа зарчмыг харахаар хүн гэдэг утгаараа бид нар нөөцийн антибиотикуудыг шууд авах тал ажиглагдаад байгаа. Тэгэхээр энэ ялангуяа ковидын халдвар маань өөрөө вирусын халдвар. Тэр тусмаа эхний 1-2-7 хоногийн хугацаанд явагдаж байгаа уушгины хатгаа бол цэвэр вирусын шалтгаантай хатгаа явагдаж байгаа. Тэгэхээр энэ дээр бид одоо хүн хүнд байна гэдэг утгаараа яаран сандран одоо ингээд нэг нөөцийн антибиотикийг шууд авахгүй байхыг эрмэлзэх нь бол маш чухал. Тэр тусмаа амьсгалын зам дээд замаас нянгийн сурцыг авч антибиотик эмчилгээг эхэлж ивэл их зүгээр байна. За дараагийн бидний авж байгаа эмчилгээ бол хүчилтөрөгчийн хэрэгцээтэй байгаа хүнд гэж ангилалд орсон энэ хүний эмчилгээнд дексаметазон хийх ёстой. За дексаметазоныг бид яг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын болоод олон улсад нэлээд олон янзын гормонуудыг гормон эмчилгээг бол нэлээд олон өөр юмнуудыг олон янзын схемээр авч хэрэгэлсэн байж байгаа. Тэгээд ингэвэл энэ олон судалгааны дундаас хамгийн үр дүнтэй бөгөөд хямд төсөр тэгээд олтот сайтай эрсдэл багтаа нь бол бид нар дексаметазоныг гэж өдөртөмжүүдтэй оролцсон явж байгаа. Тэгэхээр дексаметазоны нэг удаагийн авах тун бол 6 мг хоногийн тун энэ байгаа. Тэгээ энийг хоногт нэг удаа судах хийнэ. За дээд тал нь бол 10 хүртэл хоног хийж болно. Хэрвээ халдварын эрсдэл өндөртэй гэж үзэх бол богино хугацаагаар хийнэ гэж оруулж байгаа. За мөн цус бүлгэнэлтийг гиперкоагуляц явагддаг. Тэр тусмаа уушиг хичил эргэлт хямардаг. Энд дандаа микротромбозууд явагдаж байгаа. За зарим хүмүүсийн эрдэмтдийн үзэж байгаагаар бол ерөнхийдөө бараг COVID-19 гэдгийг маань эндотелийн өвчин гэж хүртэл нэрлэлцэн явж байгаа. Тэгэхээр энд бол одоо ялангуяа уушигны микроциркуляцад хялгсан судас нь микротромбозууд үүсэж байгаа гэдэг утгаараа бид эмчилгээний ажиллагааны удирдамжиндаа антиагрегант, антикоагулянт эмчилгээг бол оруулаад явж байгаа. Гэхдээ энд хэрэглэгдэж байгаа антиагрегант болоод антикоагулянт эмчилгээг бид нар дандаа эмчилгээний биш урдсан сэргийлэх тунгаар авна гэдгийг эмчнэр манд маш сайн анхаарах хэрэгтэй. Магадгүй өөрөө урд нь суурь ямар нэг одоо зүрхний ишмиттэй ч байдаг юм уу, стенттэй ч байдаг юм уу, цус шингэлэх хэрэгцээтэй ийм өвчтнүүд байх юм бол тухайн тэр хүний өөрийнх нь хэрэгэлдэг тэр суурь эмчилгээний тунгаар нь бид эмчилгээг хөгжүүлнэ. Хэрэгцээ тийм хэрэгэлдэггүй болвол энийг дандаа урдсан сэргийлэх тунгаар авна гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй. За ингээд урдсан сэргийлэгч эмчилгээнийч зайлшгүй шаардлагатай одоо тромбоз ч юм уу ийм тромбоэмболи юм уу ийм хүндрэлүүд гарсан тохиолдолд бид эмчилгээний тунлуу шилжүүлэх боломжтой. Хэрэгцээ бид ингээд эмчилгээний тунгаар тариагаар ялангуяа антикоагулянт эмчилгээнүүдийг авч исэн бол энэ өвчтнийг цааш тэмлэгээс гарах явцад нь бид энийг уухад шилжүүлж тунгийг тохируулж өгч хяналтайгаар хөшлүүлнэ гэдгийг хэлж өгч гаргах ёстой. За мөн хүнд өвчтөнд бид ходоод хэрвээ хоол босруулсанаар олохгүй байгаа бол ходоодны сас хамгаалах болоод механикаар тромбозоос сэргийлдэг энэ юмнуудыг хэрэглэх хэрэгтэй. Энэ маань юу вэ гэхээр одоо бидний хамгийн өргөн хэрэглээд байгаа гэвэл нөгөө судасны оймс өмсгдөг шүү дээ хаалгаанд юм уу эсвэл удаан хэвтэрт байгаа хүмүүс. Тэгэхээр иймэрхүү аргуудыг бас хэрэглэх нь зүйтэй байх нэ. За дараагийн бидний эмэлзэн ангиллаар нэг юм гэхээр нэг хүнд гэдэг ангил байж байгаа. За нэг хүнд ангилд байгаа өвчтөн гэж хэнийг хэлэх юм бэ гэхээр энд бид нар уушгины цэцмүүд стресс хам шинжийг хүндөвтөр болоод хүнд хэлбэрийн стресстэй хүмүүс. За дээрээс нь үжил өвчлийн шоктой мөн олон эрхтний төлөвлөлттэй хүмүүсийг нэг хүнд гэдэг ангилд оруулах нь байна. За RDS-ийн тодорхойлтыг бол бид нар нөгөө 2012 оны Берлиний критериэр тодорхойлт гэдгээр нь бол шилжлэгдээгүй явж байгаа. За энэ нь юу юм бэ гэхээр уг өвчтөнд үүссэн стресс хам шинж маань 7 хоногийн дотор зочмог байдлаар ихссэн байх ёстой нэгдүгээр, хоёрдугаарт нь хоёр талын уушгийг хамарсан өвчтөс сүдрүүд гарч ирэх нь байна. Гэхдээ энд ямар нэг плевер шингэн хурсан болоод эсвэл уушиг атлектаз болсон эсвэл ямар нэг хавдрын загналаад биш. Тэгээ энэ нь богино хугацаанд үүссэн ийм байх нь байна. Сүдэр гарч ирэх нь байна. За уушиг хавгнсан байхад энэ дээр жишээлбэл шингэн хийц илбсэн юм уу эсвэл зүрхийн архаг дуталтаа биш ээ. Ийм шалтгаантай биш уушигны хавн байх нэ. За дистрессийг бид хөнгөн дунд хүнд гээд ангилдаг. За энийг болохоор авч байгаа цуснд хүчилтөрөгчийн парцал даралт болоод өгч байгаа хүчилтөрөгчийн харьцаанд шалтгаалаад гипоксийн зэргийн байдлаас нь шалтгаалаад ангилж байгаа. За эндээ сая нэг хүнд хүмүүс маань дунд олон хүн зэргийн стресстэй байх нэ.
За эмнэлзүү хувьд болохоор дистрессийн эмнэлзүү 3-7 хоног орчим үргэлжлэнэ гэж үзэхэд одоо бидэн дээр ирж байгаа амьсгалын дутагдaltaй стресстэй хүмүүс маань энэ экзодатын үедээ буюу эхний 7 хоног дотор ирж ирэх юм байна. За энэ маань ингээ хэрвээ амжилттай эмчилэгдээд байх юм бол цаашаа эдгэрэлт болоод фибросын хөлөг шилжээд явдаг байна. За амьсгалын чинь дистресс хам шинжтэй өвчтөнд бид одоо дахиад нөгөө хүчтрэгчийг өгөх дэмжих амьсгалын дэмжлэгүүд хийх хэрэгтэй болох нь. Энд сая бидний ярьсан нөгөө инвазив бүс хонол амьсгалын үргэлжлсэн эрэг даралтаар амьсгалын дэмжлэгийг үзүүлэх нь байна. За мөн хэрвээ инвазив бүс хонол амьсгалын дэмжлэг хийгээд болохгүй бол цаашдаа бид уушиг хамгаалах стратегиэр инвазив зохион амьсгал шилжүүлж инвазив зохион амьсгалтай өвчтөндөө бид төрүүлгээ харсан байрлалыг бол хавсран хэрэгжилж байгаа. За энэс цааш нь болохгүй бол ECMO эмчилгээг хийж байгаа. За хэрвээ инвазив бүс зохион амьсгал хийсээр байтал өвчтний маань хүчилтөрөгчийн хэрэгцээ 60-аас дээш хувьтай болоод хэдийгээр ийм байсан ч бид 60-аас дээш үеийн хүчилтөрөгчийг non-invasive байдлаар өгсөн ч гэсэн дахин цэсний сатурац өсөхгүй. За тэгээд амьсгалын ачаал нэмэгдээд энэ мөн дүрс онцлогооны шинжилгээнд уушгинд байгаа нэвчсэн сүдэр маань богино хугацаанд даамжир нь ихсээд за ингээд дээрээс нь нэмэх нь амьсгалын ацетоз болоод гиперкафены байх юм бол бид инвазив зохион амьсгал руугаа шилжиж интубац хийх нэ. За нэгэнт интубац хийсэн бол бид яах юм бэ гэхээр энэ дээр бид уушиг хамгаалах стратегиэр зохион амьсгалыг хийнэ. За ингэхдээ tidal volume буюу амьсгалын нэг удаагийн эзлэх үнийг 8 мл кг жингээс дээш бол өсөхгүй. За 8 мл кг гэдэг маань энэ бол нөгөө байх ёстой жинд бодно гэдгийг эмчнэр маань сайн анхаараарай. Идеал биеийн жинд нь бодно. Түүнээс биш одоо 100 хэлтэй хүнд 100 гээд 800 гээд ингээд бодно гэсэн үг бол биш. Тэгэхээр өвчтний байх ёстой жинд нь бодно гэдгээр сайн анхаарч хийхгүй бол бас андуурч эндүрээд одоо нөгөө 120 хэлтэй хүндээ 1200 орчим 1000 цэнгаар ч юм уу хийнэ гэж ойлгож болохгүй нэ. За мөн PP-г бол 8 см өгсөн. Энэ бол өвчтний интубац хийгээд хамгийн ихний тохируулгыг иймэрхүү байдлаар хийнэ гэдэг ийм санаа байгаа. Driving pressure хөтлөх даралтыг 15 см өгсөний багнаас дээшээ байхгүйгээр мөн амьсгалын тоог 15-аас 20 байхаар зохицуулж тохируулж зохион амьсгалын дэмжлэг амьсгалыг хийж эхлэх нэ. За хэрэгцээ иймэрхүү байдлаар зохион амьсгалыг хийгээд ихсэн ч гэсэн захын цусны сатурац өсөхгүй байх юм бол бид цаашдаа PP аажмаар титрлэж нэмэх нэ. Ингэхдээ бид хөтлөх даралт буюу driving pressure-ийг 15 см уснаас дээш гаргахгүй гэдэг нь маш чухал ахна. За хэрвээ өвчтөн зохион амьсгалын хоёр хоорондын зөрүүтэй дэмжлэг зөрүүтэй зохицол муу байх юм бол булчин солируулагчийг хэрэглэж болно гэж байна. За мөн цаашид ингээд зохион амьсгалыг өргөжлүүлэх явцдаа бид уушгины комплайнс буюу уян чанар, уян байдал хэр байна гэдгээс шалтгаалan цаашдын амьсгалын дэмжлэгийг хэрхэн хийх вэ гэдэг дээр сонголт хийх ёстой байна. Хэрвээ уушиг маань гайгүй харьцангуй бүр нэг иргэдний болж байгаагүй, бүр их хөшингүй юм төр болж байгаагүй байх юм бол бид яг саяын байдлаараа зохион амьсгалаа өргөжлүүлнэ. Ингэхдээ сатурацаа өсгөхийн тулд төрүүлгээ харсан байдлыг хийж байгаа. За төрүүлгээ харсан байдлаар ялангуяа инвазив интубацтай зохион амьсгалтай өвчтнийг удирдахдаа бид маш болгоомжтой маш хяналтайгаар хийх хэрэгтэй. За энд яагаад вэ гэхээр нэгдүгээр төрүүлгээ харсан байдлаар шалтгаалаад нөгөө интубацийн гур сугарах, нугарах ийм асуудлууд байж болно. За хоёрдугаарт нь төрүүлгээ харсан байрлал нь бас нөгөө зүрхний үйл ажиллагаа цэцэрлэгтийг маань алдагдуулж болно. Гуравдугаарт нь нөгөө зөөлөн идүүд дарагдах, холбогдох ийм эрсдлүүд нэлээх их байдаг. Ялангуяа бид одоо энэ ковидтай өвчтнийг төрүүлгээ интубацтай байхад нь төрүүлгээ харсан байрлалыг манай дээр бид бол одоо 12-оос дээш цаг өргөжлүүлж төрүүлгээ харсан байрлалаар зохион амьсгал хийж байгаа. За ингэхдээ өвчтнийг хэдийгээр төрүүлгээ харсан ч гэсэн 30 минутаас 2 цаг тутамд заавал нүүр толгой хүзүүгаар хөл гарын байрлалыг шалгаж байрлалыг бас төрүүлгээ харсан ч сольж байгаа гэдгийг бол маш анхаарах хэрэгтэй. Хэрэг зөв ингэж байсан ч гэсэн хүчилтөрөгчийн маань хэрэгцээ нэмэгдээд захын цусны сатурац ихсэхгүй болоод за ингээд ирэх юм бол одоо бид нөгөө ээж хэлбэр буюу нөгөө хөшинг нөгөө хэцүү уушиг болж ингэж үзэх нь байна. За ингээд хэрвээ ийм хөшинг хэцүү одоо яагаад ч үсдэггүй ийм юм дээр бол бид нар маш болгоомжтой зохион амьсгалыг өргөжлүүлэх ёстой. Ингэхдээ эзлэх нэг удаагийн амьсгалын эзлэхүүнийг бол харьцангуй бага эзлэхүүнтэйгээр арай өндөр пиптэйгээр за тэгээд амьсгалын тоог арай олон болгох маягаар зохион амьсгалыг өргөжлүүлнэ. Ингэхдээ хамгийн гол нь пневмоторакс үүсгээс маш сайн сэргийлж хянжих шаардлагатай байна. За энэ бидний эцсийн бүлэг зохион амьсгалыг хийж байгаа
зорилт маань юу юм бэ гэхээр захын төсвийн страцийг 90-94%-аас дээш байлгах. Хөрчийн барьцаал даралтыг 60 мм буусны багнаас дээш. За ингээд ямар ч байсан гиперкафениггүй, ацетозгүй энэ явцдаа уушиг гэмтгээс сэргийлэхийн тулд бид нар плато даралтыг 28 см усны багна, драйвинг пришийг болохоор 15 см усны багнаас илүү гарахгүйгээр ирмэлзээд аль болох PO2 бага байхад тохируулахыг ирмэлцэнэ гэж. За энэ схем зохион амьсгалыг хийх юунууд маань бүгдээр 318 тушаал дээр маань бүгдээр оролцсон байж байгаа. За ингээд зохион амьсгалыг хийх явцдаа ялангуяа ардстаа өвчтнүүдэд бид PP зөвшөөрөгдөх хэмжээнд PP хэрцэнгүй өндөр байлгаснараа дунд олон хүн зэргийн ардстаа өвчтнүүдийн насварлтыг бууруулж чаддаг ийм судалгаанууд бол байж байгаа. За мөн драйвинг пришэ гэдэг юм хэтэрхий өндөр байлгаж болохгүй. Хэрвээ хэтэрхий өндөр байлгах юм бол энэ нь бас эргээд пневмоторакс болох эрсдэлтэй гэдэг учраас энийг бид тэрийг 15 см усны багнаас бага байлгана гэж яриад байгаа. За тэгэхээр драйвинг пришэ гэж бид юу хэлээд байгаа юм бэ? Плато даралтаас пик даралтыг хасахад энэ хоорондын зөв нь 15 см усны багнаас ихгүй байна гэж ойлгох нь байна. За мөн амьсгалын бага эзлэх хүнтэйгээр амьсгалын тоог бас олшруулах маягаар бид зохион амьсгалыг бол хийж байгаа. За тэр нэг бас нэг рекрутмент гэдэг бид нар зохион амьсгалтай өвчтөн заримдаа хийдэг. За энэ нь болохоор тэр нөгөө хийн солилцоон болцохгүй байгаа тэр аливаалуудыг нээх гэдэг ийм ажиллабар байдаг. Ялангуяа ардстаа хүнд өвчтөн маш болгоомжтойгоор хийх хэрэгтэй. Хэлбэрч хилжсэн хүнд хэлбэрийн ардстаа рекрутментийг маш болгоомжтой хийгээрэй гэдэг зөвлөмжүүд байгаа. За бид аль болох булчин сулруулагчийг үргэлжилсэн байдлаар удаан хугацаанд ашигтай гэдэг ийм юунууд байж байгаа, нотлохоонууд байж байгаа. За яг өвчний эхний үед бол одоо бага тунгаар ганц 2 хоног зохион амьсгалын аппарат таарах хүртэл зохицох хүртэл нь бол суллаж зохион амьсгалыг бол хийх явдал байж болж байгаа. За ялангуяа зохион амьсгалтай өвчтний тайвшруулалт өвдөлт намдаалтын асуудал бол бас нэлээд хүнд хэцүү байдаг. Энэ дээр тэр тусмаа бид үргэлжилсэн байдлаар тайвшруулалтыг болж өгөл хийхгүй байхыг хэрэгэлсэн гэж байна. Гэхдээ хүнд хэлбэрийн ардаас ийм өвчтнүүд намдаалт тайвшруулалт бол хэрэгэл. Эндээ бид өвдөлт намдаалт тайвшруулалт завсралтайгаар өвчтнөө үе сэрээж өөрийнх нь сэрүүнээр зохион амьсгалыг үргэлжлэх боломж юу вэ гэдэг дээр маш сайн шалгаж боломжтой бол тайвшруулалтыг эрт хугацаанд үргэлжилсэн тайвшруулалтыг зогсооно гэдэг ийм чигийг баримтлах нь байна. За мөн зохион амьсгалыг хийх явцдаа болж өгвөл амьсгалын хүрээний битүүмжийг алдахгүй аль болох амьсгалын хүрээг салгахгүй байхыг нэмэлцэн гэж байна. За энэ нь ямар ач холбогдолтой юм бэ гэхээр бидэнд нөгөө арай гэж үүсгэж байгаа тэр пип даралтыгаа хэрвээ зохион амьсгалын хүрээс салгаас оруулаад ингээд авах юм бол пип унгаачдаг. Тэгээ унчаад эргээд дахиад бид нөгөө пипээ бий болгож зохион амьсгалыг үр дүндээ хийхийн тулд бас нэлээд хугацаа хэрэгтэй болдог. Тэгээ зохион амьсгалын маань үр дүн муу болж өгдөг. Ийм учраас бид нар хаалтаас оруулахын системийг бол маш их зөвлөж байгаа. За нэгдүгüүрт нь хоёрдугаарт нь бол хаалтаас оруулах хэрэгслэнээрээ эмч эмнэлгийн ажилчдыг бид нөгөө халдварын эрсдлийг бууруулж ийн гэдэг ийм нотлохонод байгаа учраас одоо манай эмчнэр маань ялангуяа энэ эмнэлгийн хэрэгслийг нөөцийг бэлтэж байгаа хүмүүстэй зохион амьсгалтай өвчтөндөө хаалтаас оруулах хийнэ гэдэг байдлаар бас энэ сурвалжын системүүдийг бол бэлдүүлж авч явах нь чухал ахнэ. За ингээд бид зохион амьсгалыг бацтай байдлаар төрүүлгээ харсан байдлаар зохимжтой бүх хөтлөлөөр хийгээд хэрэгцээ болохгүй бол одоо бид юу хэрэглэж байна вэ гэхээр ECMO аппарат буюу биеийн гадна цэсийг хүчилтөрчүүлэх гэдэг энэ эмчилгээний аргыг бол бас зөөнч гэсэн хүмүүс хийж хэрэглэж эхлэдэг байгаа. За дараагийн ардстай хүмүүсээс гадна нэг хүн ангилд орж байгаа өвчтөн маань хинбэ гэхээр үржилттэй үжлийн шоктой өвчтөн байж байгаа. За үжлийн шокын тодорхойлтыг бол манайхан маш сайн мэддэг. Ялангуяа эрчим эмчтэй тацлымжийн эмчнэр бол энэ дээр бол их сайн ойлголттой явдаг. За энэ дээр ямар нэг халдварын сэжигтэй өвчтөн аль нэг эргэтэн системийн үйл ажиллагааны алдагдал байх юм бол бид энийг үжилгээд үздэг. За ингээд үжилттэй өвчтөнд хэрэгцээ
артерийн дундаж даралтыг 65 мм хөнгөн усны багнаас дээш байлгахын тулд хэдийгээр шингэн сэлбэсэн ч гэсэн заавал судсагшаах нэмэлт шаардлагатай бөгөөд цусндах лактатын хэмжээ 2 мм-аас дээш болсон тохиолдолд бид энийг үжлийн шок гэж үздэг. За үжлийн шоктой өвчтөнд хамгийн гол нь үжилтэй үжлийн шоктой өвчтөнд эмчилгээг цаг тухайд нь яг энэ байдлыг нэрт илрүүлээд аль болох хойшлуулж болж игэл илрүүлснээс хойш цагийн дотор эмчилгээг оновчтой байдлаар хийснээр бид нар өвчтний амь насыг аврах боломжийг нэмэгдүүлдэг гэж үзэж байгаа. За тэгэхээр энд бид юу хийх юм бэ гэхээр аль болох үжлийн шок онцлсон тохиолдолд нэгдүгээр антибиотик эмчилгээг эхлэхээс өмнө бас нөгөө нянгийн шинжилгээ гэдэг нь заавал авсан байх ёстой. За ингээд эхний байдлаар бол бид нар шингэн сэлбэлтийг хийх юм байна. За насанд хүрсэн хүнд бол 250-50 мл давсны уусамлыг нэг 15-30 минутын турш сэлбэнэ. За ингээд сэлбэсэн тохиолдолд дахиад артерийн дундаар даралтыг өсгөхийн тулд бэлтгэл хэрэгцээтэй байх. Судсагшаах бэлтгэл рүү амьсгалын хүнд хэлбэрийн стрестэй өвчтөнд шингэн сэлбэлтийг маш болгоомжтойгоор хийхгүй бол улам нөгөө өвчлөлтөрөгчийн маань хэрэгцээ нэмэгддэг. Энэ дээр маш их болгоомжтой байх шаардлагатай. За ингээд шингэн сэлбэлтийг бидэнд хэрэгтэй вазопрессор маань бидэнд тэгэхээр энэ дээр нэгдүгээрт нь норадреналин, хоёрдугаарт нь доптамин. За тэгэхээр энэ дээр дахиад бид нөгөө эмийн нөөцөө бүрдүүлэхдээ норадреналин бас хэрэгтэй гэдгийг эмчнэр маань хэлээд бас бэлдүүлж нөөцөлж авах нэ. За хэдийгээр шингэн сэлбэлцэн ч гэсэн ялангуяа амьсгалын асуудалтай хүмүүст бол шингэн сэлбэлтийг маш болгоомжтой хийх ёстой. Дээрээс нь вазопрессор хэрэгтэй гэж байна. Тэгэхээр энэ дээр аймагуд норепинефрин хэрвээ норепинефринийг хэрэглээд байхад бидэнд дахиад цэцэрлэгтийн үргэлжлээд авах юм бол бид энэ дээр доптамина хэрэглээд явах нэ. Тэгэхээр энэ нөөцөө сайн хийж авах хэрэгтэй байх нь байна. За антибиотикийн хувьд бол бид нар үжлийн шоктой өвчтөнд аль болох эрт авсарсан байдлаар антибиотик эхлүүлнэ гэдэг өдөртөмжтэй байдаг. Гэхдээ бид тухайн танаа эмнэлэг болоод танаа орон нутагт нутагшуул байдлаар болоод элбэг тохиолддог ууршны хатгаа үжлийн шалтгаан болдог тэр антибиотикийг сонгоно гэж ойлгох ёстой. За ингээд мөн антибиотик ингээд хэрвээ эхний сонголт фаласпорины бүлэгтэр нэмэх юм кралид байх ёстой байх нэ. За мөн сэжилжийн тэрэндээ чиглэсэн байдлаар бид антибиотикийг сонгоно гэдэг. За эдгээр сонголтууд маань бүгдээрээ онцлог эмчилгээний удирдамж дотор маань орцсон явж байгаа. Ялангуяа нөөц антибиотикийг хамаагүй эрт битгий аваарай л гэдэг нь бид маш их хэлээд байгаа. За энэ нь юутай холбоотой бэ гэхээр бид нар нөөц антибиотикуудаа эрт заалахгүйгээр эрт авчих юм бол дараад нь яг нөгөө өвчтөн маань жинхнээсээ хоёр дахь шалдуураар хүндрээд жинхнээсээ нөгөө тэсвэрлэг нэмгийн омгуудыг бид үүсгээд энэ дээр ирэхээр бидэнд ямар ч хэрэглэх антибиотикийн нөөцгүй болчиход байгаа. Тийм болохоор энэ дээр маш сайн анхаарах хэрэгтэй манай эмчнэрийн хувьд. За дараад нэг нэлцэн танилцуулна. За энэ бол яг одоо манад эмчлэгдсэн тохиолдол байж байгаа. За энэ 40 хэрэгтэй 1 сарын 29-нд бол одоо халдвар төвчин судлалын үндэсний төвд коронавирусаар үүсгэсэн халдвар төвчин нэг хүнд хэлбэр эмнэлгийн бүс нөхцөлд үүссэн 2 талын ууршихны хатгаа амьсгалын цэцэд стресс хам шинж гэдэг мөн авсарсан 2-р зэрэгтэй юм өвчтөн. За энэ гэр бүлэрээ бол ковидын халдвар авсан байгаа. За ингээд ирэх үедээ бол амьсгаад нь чичрүүлэн хүнд хэлбэрийн амьсгалын стрессийн шинжтэй ирсэн. За мал өөрөө гэртээ анх бол одоо амьсгалын дэд замын халдварын шинж илрээд энэс хойш 23-наас одоо үндсэндээ 28-ны хүртэл гэртээ бол өөрийгөө эмжилсэн гэж байгаа. За тэгээд ингээд 28-ны орой бол гэрийнхээ ойролцоох сүүлдээ ингээд амьсгаадаад бүгдчихгүй цээж тавчих болохгүй байсан учраас гэрийнхээ ойролцоо эмнэлэгт очсон. Ингээд энэ эмнэлэгт очих үедээ энэ хүний цусны сатурац, захын цусны сатурац бол 19 болж буурсан. Ийм байдалтайгаар орсон. За тэгэхээр энийг би яах гэж хэлээд байгаа юм бэ гэхээр ковидтай өвчтөнд бол харьцангуйгаар бусад үеийн амьсгалын стрессийг бодвол стресс маань айжуу явагддаг. Эмнэлэг зүй илрэл багтаагаар айжимд амжираад 6, 7, 8, 10 хоног дээр ингээд ийм хүнд байдалд ордог. Ийм учраас одоо Улаанбаатарт нөгөө
гэж байгаатай холбоотойгоор ийм болтлоо хүндэрсэн хүмүүс бас нилээдгүй хүмүүс гэрээ бас оролт гарч байгаа. Тэгэхээр энэ дээр одоо бас ялангуяа залуу эмчнэр, өрхийн эмчнэр гэрээр одоо шуурхай арга хэмжээний бүхтэй явж байгаа хүмүүс маань хүмүүсээ маш сайн тогтож үзэх хэрэгтэй. Өчтөнд өөрт нь илэрхий гачаадахгүйгээр одоо хатгаатай хүн ханиалгадгүй ч гэдэг юм уу. Гачаадахгүйгээр айдын дамжираад стресс хүндэрдэг гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй. Тийм учраас энэ бусад өвчнийг бодоход харьцангуй энэ хүн цагаан цусны стресс 19 болтол гэртээ байж чадчихна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энийг тэр тусмаа одоо нөгөө нэг тусгаарлан ажиглах байр гэдээ бид нар тусдаа гаргацсан байж байгаа. Тэгэхээр энэ дотор байгаа хүмүүс дотор маань бас иймэрхүү юмд тохиолдчих гээд байгаа. Тэгэхээр энэ дээр өвчтнийг маш сайн тогтож үд. За ялангуяа тэр пульс оксиметрүүд маань хэрвээ цагаан цусны стрессийг үзэж байгаа бол ёстой зөвхөн пульс оксиметрийн батарейн ажиллаж гин үү? Энийг маш сайн хянах хэрэгтэй. Дээрээс нь ингээд дөнгөж өвчтөнд пульс оксиметрийг бид нар шугуулчингуудаа эхлээл ингээд заавал 98 гэдэг мөтөн шууд авчих юм бол бид энэ дээр буруу дутуу үзэгдчих боломжтой. Ийм болохоор одоо бид тэгэхээр одоо нэг палат буруу пульс оксиметр юм хяналтын юуныхаа хүчилтөрчийнхаа хийчих, буруучаа хийчих. Тэгээ хажуухаа өвчтнийг үзчихээ, хажуугийнхаа өвчтнийг үзэж дуусчаад эргээд нөгөө хүнийхээ пульс оксиметрээр хийсэн пульс оксиметрийн заалтаа хараад за энийгээ үзээрэй. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь харьцангуй ачаалал аваагүй үед өвчтний нөгөө хөнгөн маягийн эхэлж байгаа амьсгалын дутагдал гачаал маань мэдэгдэхгүй байгаад байдаг. Ийм болохоор дандаа хэвтэрч байгаа хүнийгээ бид Улаанбаатар хүртэл тийм тохиолдол гарсан. Одоо ингээд төрх эмнэлэгт төрсэн эмэгтэйг 4 хоногийн турш тэр чинь ингээд хэвтрийн байдалтай босч ирэхгүй кесар хагалгаар турсан. Ингээд байж байгаа гэрт нь одоо зүгээргээд гэрлэн гаргаа явуулсан. За ингээд гэрлэгээ гараа явахаар тэр хүн чинь босно. Ачаал авна ингээд яван шатаар явсан. Тэгэнгүүт гэртээ очингууд тэр хүнээс зураг хийдвэсэн гэсэн чинь даал байсан. Тэгэхээр энэ дээр бол одоо яг иймэрхүү байдлаар эмнэлэгт байгаа хүн хүртэл хүндэрч гээд байгаа учраас энийг их сайн өвчтнөө ачаалал өгж үзэх нь байна. Доктортой удаанаар ядахтаа 1 минут 2 минутын турш хажууд нь байж юуг нь хянах шаардлагатай гэсэн үг. Тэрийг сануулах гэдэг ийм юм яриад байгаа шүү. За тэгээ энэ өвчтөн бол эрэхтэй хүн төлбөрийн стресстэй амьсгал орширсан. Тэгээ энэ чинь тэр нэг эмнэлэгт нэг хончоод ковид нь батлагдаад манад ирж байгаа. За ингээд тэр эмнэлгээтэй бол СИПАП хийлгэж байгаа. Хүчилтөрөгчдөөгөө зөөвөрлөд манад хурж ирж байгаа. Ингээд ирэх үедээ энэ хүний цахин сэтгэлийн зураац бол 30% орж ирж байгаа. Тэгээд тахикардитай артерийн давалт ихссэн. Ийм байдалтай орж ирсэн. За энэ хүнд бид яасан бэ гэхээр нөгөө СИПАПа хийсэн. Хайфлаа насал канулагаараа хүчилтөрөгчөө өгч үзсэн. Гисэн хідэж болохгүй байсан учраас бид нар тэр шөндөө интубац хийгээд цохомл амьсгалыг сая бидний ярьсан уушиг хамгаалах стратегиэр үйлчлүүлсэн байж байгаа. За ингээд уушиг хамгаалах стратегигээ мөн төрүүлгээ харсан байгальтайгаа хамт давхар явсан. Ингээд хэдийгээр ингээд 1 сарын 20-нд бид интубац хийхдээ цохомл амьсгалыг явсан ч гэсэн энэ өвчтний маань ийм байдал сайжрахгүй цохомл амьсгалын дэмжлэг хэрэгцээ нэмэгдэж за мөн цэсэргэл докторгүй болж интроп болон вазопрессор дэмжлэгтэй болж ирсэн. За ийм учраас бид улсын нэгдүгээр төлөвлөлтийн ЭКМО-гийн багтаа энэ хүнтэй хийе гэдэг шийдвэрийг гаргаад ингээд 2 сарын 10-ны өдөр ЭКМО эмчилгээг хийж эхэлсэн байгаа. За ингэхдээ ЭКМО аппаратны агаар болон хүчилтөрөгчийн урсгалыг 4 литр минут байхаар за өгч байгаа хүчилтөрөгчийн хэмжээг бол 100% хүчилтөрөгчтөөр шахуургыг 300 эргэлт минуттайгаар хийж эхэлсэн. За ингээд шууд ЭКМО аппаратыг эргүүлж эхлэнгүүт өвчтний маань нөгөө гиперкафны ацетоз маань засагдаад захын цусны стрессс маань өсөөд ингээд ирсэн учраас бид нар цохомл амьсгалын аппаратны дэмжлэгийг бууруулсан. Ингээд цохомл амьсгалын аппаратны дэмжлэгийг бууруулсан учраас бид нар үргэлжилсэн седацийг зогсоогоод өвчтнөөс сэрүүнээр цохомл амьсгалыг хийж эхэлсэн. За ингээд нийтдээ 11 хоногийн турш бол бид ЭКМО аппарат болоод цохомл амьсгалын дэмжлэгийг хамтд нь үргэлжлүүлсэн. За энэ хугацаанд бол гепарин үргэлжилсэн байдлаар хийж цус бүлэнэлтийн хугацааг бол хянаж явсан. За ингээд айжмаар цохомл амьсгал уушигны маань одоо 11 хоногийн турш ЭКМО аппаратыг цохомл амьсгалтай багасж уушигны юу сайжирж ирсэн учраас бид ЭКМО аппаратыг өвчний 11 хоногт бол зогсоосон. За ингээд энэ үед бол цохомл амьсгалыг бол бид нар халимт дэмжлэгтэйгээр 50% хүчилтөрөгчтөөр PIP8 дэмжих амьсгалыг 10.
ингээд нэг удаагийн амьсгалын эзлэх нь 360 мл болгож бууруулж чадсан байгаа 11 хоногийн зохиомжтой амьсгал хийснийхаа хүчинд цаашаа ингээд зохиомжтой амьсгалын дэмжлэгийг аажин бууруулсаар нийт 24 хоног зохиомжтой амьсгал хийж 11 хоногийн ECMO дэмжлэгтэй хийснээр өвчтнөө амьсгалын стрессээс гаргаж экстубац хийж чадсан. За энэ хугацаанд бид PCR шинжилгээ хийсэн. CO2 бол 100 мг/л байсан байна. Ирэх үедээ за мөн лейкопени, лимфопенитэй цуснд ферритин болоод прокальцитонин D-dimer өндөр байсан байна. За өвчтөн маш хүнд байдалтай байсан учраас эхний үед бид бол рентген болоод компьютер томографийн шинжилгээг бол хийж чадаагүй. Энэ бол 2 сарын 9-ний өдөр хийгдсэн рентген шинжилгээний рентген зураг байна. За ингээд 2 сарын 6-ны өдөр бид нар интубацтай ECMO хийхээс арай өмнө гэсэн үг шүү дээ. 4 хоногийн өмнө зөөвөрлөж авсан компьютер томографийн зурагт болоод 2 уушгийн нийлэгүүд нь хэмэрсэн. 2 уушгийн бүх дэлбэнгүүдийн ихэнх дэлбэнцрүүдийг хамарсан ийм алимаг нягцтай нэвчтэстүүдтэй. За арын захын дэлбэнцрүүдтэй дэлбэнцэр хоорондын завсар таславчуд бол зузаарч фибросон үрж. За мөн агаар агуулсан уурсан хоолой болон чулуун замын шинж илэрсэн ийм байдалтай байсан. За ингээд 8-нд өвчтний маань уушгийн компьютер томографийн шинжилгээгээр иймэрхүү бол сайжирсан байж байгаа. За ингээд нийтдээ бол энэ өвчтөн маань өвчийг хэлснээс хойш юунд өсөөдөд ирснээс хойш 14 хоногийн турш тасралтгүйгээр 37.5 хэм хүртэл халуурч лейкоцит нь хамгийн өндөртөө 20 үрч нь 13 зэрэг мл хүртэл тоогоор ихсэж нейтрофилний хязгаалттай гэж зүүнний хязгаалттай байсан. За мөн цус цэр шээсэнд бид нэн ургуулах шинжилгээнд хийж байсан бол ямар нэг эмгэг төрөгч бол илрээгүй. За хамгийн бас нэг тодорхой хэмжээд бол бага зэргийн тромбоцитопени лейкоцитоз явж исэн. За мөн илэгний алла тасаад ферментүүд бас бага зэрэг ихсэж исэн. CO2 бол хамгийн ихтэй 328.5 хүртэл өндөр болж исэн байна энэ хүний. За эмчилгээнд нь бид нар бол интрал болон перинтрал хоолтой байсан. За мөн хүчилтөрөгч хэмжилгээд өндөр урсгалын хүчилтөрөгч non-invasive, за invasive мөн ECMO-тай хавсран хийсэн. За вирусын эсрэг эмчилгээнд бол ремдесивирийг бид 5 хоног хэрэглэсэн. За хавсарсан антибиотикын дээр бол бид цифтацетин, левофлоксацин, ванкомицин, мерапинем, брацилин, бутабактам гэдэг нэлээд антибиотикууд бол хэрэглэгдсэн байгаа. Энэ дээр бид яагаад энэ антибиотикуудыг хэрэглэсэн бэ гэдгээр одоо нөгөө илэрхийн нямгийн халдварын шинж давмгаалж сүүлийн үед явагдчихсэн. Жишээлбэл захын төсний лейкоцит 29 баг 30 мянга хүртэл өндөр өсөд тэгээд тасралтын өндөр халуурч ирсэн учраас бид энэ дээр антибиотикээр нямгийн шинжилгээнд хүчил гараагүй ч гэсэн салхиос өөр аргагүй байсан учраас сольж хэрэглэж ирсэн. За энэ дээр бол гормон эмчилгээнд бид дексаметасоныг өдөртөмжийнхаа дагуу хоногтоо 6 мг-аар 10 хоногийн турш хийсэн байгаа. За мөн антикоагулянт болоод элэг хамгаалах, бодоод нийслэлс хамгаалах, мөн тромбозоос, хүний вений тромбозоос сэргийлэх, за бусад дэмжих эмчилгээнүүдийг хийгдсэн. За ингээд эдгээр эмчилгээний үр дүнд өвчтний маань биеийн байдал сайжирч 35 хоногийн дараа цэцгийн нэгдүгээр тэмдэглэгийн уушгины дэс рүү шилжиж тэндээ 7 хоног эмчилэгдээд гэртээ гарсан байгаа. За энэ өвчтний хувьд хэдийгээр уушиг ийм их гэмсэн ч гэсэн за эмнэлгээс гарах үедээ улсын нэгдүгээр төвийн эмнэлгээс гарах үедээ бол энэ хүний хүчил төрөх хүн харьцангуй бас хүчил төрчийн хэрэгцээтэй байсан. За 50 үед хүчил төрөгчгүй үед захын төсний строц бол 90 орчим 89 90 орчим байсан. За ингээд айжимдаа 2 сарын дараагаас бол энэ хүчтэй маань ямар ч хүчил төрөгчийн хэрэгцээгүй одоо хэвийн байдлаар үргэлжлүүлээд амьдраад явж байгаа гэсэн үг ээ. За ерөнхийдөө бид бол одоо хүсвэт улсын нэгдүгээр төвийн эмнэлэг хамтраад за яг ковидтой өвчтнүүдэд нэг одоо ч бараг 13 болж байна. ECMO эмчилгээг 13 өвчтөнд бол хийсэн байгаа. За энэ дээр энэний бол одоо 4 нь яг хүсвэт дээр хийгдсэн. За манай энэ 4 өвчтний хувьд бол одоо 3 нь яг энэ байдлаар ингээд иймэрхүү маягаар амиснаа урагдаад одоо хэвэн байдалтай шилжээд явж байгаа. Одоо бол бид нэг ECMO-той байж байна. За ингээд та бүхэнд асуух зүйл байвал асууна. За тэрэнд нь би бол боломжоор хариулах нэ. За манай эмчнэрээс асуулт байвал асуугаарай. За оролцогчд маань асуугаарай. Асуулт чөлөөт асуугаарай.
Одоо аймагуудад хүнд тохиолдлууд бас нэлээд гараад эхэлсэн биз дээ. Тэ чинь баяр доктороо тантай холбогдож асууж байгаа юу? Ерөнхийдөө бас хүндрэлүүд нэмэгдэж байгаа. Нэг хүнд хүмүүс байгаа. Манай аймагуд бас зохион амьсгал маш сайн хийж байгаа. Хүнд байдлаас хүмүүсээ гаргаж байгаа. Тэгэхээр одоо өшөө дахиад орон нутаг руу халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор бас тохиолдлуудынхаа тоо нэмэгдэн өшөөж хүндрэлүүд гарна гэж бид үзэж байгаа. Тэгэхээр энэ дээр бидний хамгийн чухал юу юм бэ гэхээр энэ нэг хүнд өвчтнүүдтэй эмнэлгийн төсөлмжүүлэлтээр цаг алдахгүй найдвартай үзүүлэхийн тулд одоо сая бидний хэлээд байгаа эмнэлгийн хэрэгсэлтэй хүчилтөрж өгөх хэрэгслүүд болоод эм тарианыхаа нөөцийг ялангуяа эрчим тэмцэлгээ яралтай тусламжийн эмчнэр маань нөгөө дарга нартаа хэлж бэлдэж нөөцлөж авах явдал маш чухал шүү. Энэ дээр бол одоо сайн анхаарахгүй бол зарим газар жишээлбэл одоо нөөц утга маск байхгүй. Газрууд байна. За дээр нэмээд бид хүчилтөрөгчийнхөө бас их усүр дээр их сайн анхаарах хэрэгтэй. Ялангуяа зарим аймагуд бол одоо хүчилтөрөгчийн үйлдвэргүй энд тэндээс зөөдөг ийм асуудлууд байгаа. Тэгэхээр ийм хүнд өвчтний тоо нэмэгдэх юм бол та бүхний хүчилтөрөгчийн хэрэгцээ ихээр нэмэгдэх учраас энэ дээр одоо хүчилтөрөгчийн бортгооч болоо тоог нэмэх. За мөн өвчтөнг одоо жишээ нь сумд жишээлбэл бид ямар нэг зохион амьсгал хийх боломжгүй шүү дээ интубацтай энэ төр. Тийм болохоор одоо өвчтөнд тээвэрлэх хэрэгцээ нэлээд гарна. Энэ дээр бас өвчтнийг тээвэрлэх явцад бас бид нөгөө амьдралын чанарыг бууруулахгүй хэрэгцээг нэмэгдүүлэхгүй тээвэрлэхийн тулд бас энэ дээр зөв тээвэрлэдэг нөгөө тээвэрлэх явцад хэрэгтэй хүчилтөрөгчийн бортго. Тэр байтугай бид одоо өрөөнд дотроо өвчтөнгүүд маань одоо нөгөө босож бийцэх хүртэл асуудал тэр хооронд хүртэл хүчилтөрөгчийн салгахад одоо маш хурдан хугацаагаар строц унцдаг. Тэгэхээр энэ дээр хүртэл одоо бодоод бүр жижиг гэлтгүүгээр одоо хажууд нь нөгөө сандалтаа ингээд суугаад өөрөө шүүтгчүүдээс салахгүйгээр орныхаа хажууд бийцдэг ийм хөтөвчүүдийн хүртэл бид нар одоо авч тасаг нэгжүүдтэй өгч байгаа. Тэгэхээр одоо инвазив бус зохион амьсгалыг болвол манай одоо бид бол одоо өсвөтийн хэмжээнд яаж ийнэ гэхээр яг эрчим тэмцлэгийн тасагт биш ханын хүчилтөрөгчтэй 2 тасаг байж байгаа. Манад үндсэндээ энд бол одоо 100-аад ор. Тэгээ энэ 100 ор маань бүгдээрээ ханын хүчилтөрөгчтэй. За ингээд энэ ханын хүчилтөрөгчтэй тасгуудаа бид 20 хэдэн зохион амьсгалын аппаратыг авчиж тавьчихсан. Ингээд эрчим тэмцлэгийн биш эмч нарыг non-invasive вентиляц хийх энэ арга барилчлалд одоо сургаад нөгөө аппаратынхаа тохиргоог тааруулж өгөөд өвчтнийхээ маскыг ингээд тохируулаад ингээд ийм хугацаагаар ийм хяналтайгаар хийнэ гэд ингээд зүгээр эрдийн одоо эрчим тэмцлэгийн биш эмч солигч нар маань тасагт одоо ингээд 20-30-аар нь non-invasive зохион амьсгалыг хийгээ явж байгаа. Тэгэхээр одоо аймагуд ч гэсэн одоо илүү шилжиж таарна бах одоо өвчлөл нэмэгдэж байгаа дагаа хүндрэл ихсэн. Тэгэхээр энэ дээр бас их сайн анхаарал ийм бэлтгэлүүд бас дутх юм юу юм гэхээр энд бас нөгөө сипап маскнуудаа бас сайн бэлтэх хэрэгтэй. Зүгээр нэг маскыг авчиад тавьчихад бас их төвөгтэй. Тэгэхээр сипап маск маань өөрөө бас нөгөө тусгай бэхэлдэг агаар оруулахгүй нягт сайн барьж бэхэлдэг энэ бэхэлгээ нь бас чухал байдаг. Тийм болохоор зөв бэхэлгээтэй зөв сипап маскуудыг бас дээрэс нь хэмжээгээр нь бид бэлтэх шаардлагатай. Жишээ нь туранхай жижигхэн хүнд бол одоо жижиг арзмаар нь хэрэгтэй болно, том тарган хүн хэрэгтэй, хүмүүст бол одоо том нь хэрэгтэй болно гэх мэтээр маскуудын хүртэл өвчтнийхээ нүүрэнд яг хэмжээ хэлбэрт нь тохирсон байж бид нар үр дүнтэйгээр сипапа хийн. Энэ болохоор тэр бэхэлгээ болоод маскны хэмжээ энэ бүхнийг хангаж нөөцлж авах их чухал. Дээр нэмээд бид болохоор нөгөө тэр болгон бид хуучин болд юм. Нөгөө high flow nasal cannula гэдэг өндөр урсгалын хүчилтөрөгчийн хамрын гуурсыг бол хэрэглэдэггүй байсан. Тэгэхээр одоо бол бид нэлээд өндөр хэрэгжилж байгаа, нэлээд давтамжтайгаар. Тэгэхээр энэ өндөр урсгалын хамрын гуурсыг ч гэсэн бас захиалж нөөцлж авах хэрэгтэй. Энэ эдгээр арга хэрэгслүүдийг хэрэглэж non-invasive байдлаар зохион амьсгалын дэмжлэгийг хийснээрээ бид нар интубацид шилжих энэ баг өвчтнүүдийн тоог бараг 3.2-оор бууруулж чадчихаа гэж бол би бодож байгаа бид нар. За тэгэхээр non-invasive вентиляцийг хийх нь бидэнд интубацтай өвчтний тоог цөөрүүлэх нь нэгдүгээр, хоёрдугаарт нөгөө халдварын шууд бид интубац хийгээд хахаас илүүтэй non-invasive вентиляц маань халдварын эрсдэл багтаа өвчтөнд аюулгүй. Ийм учраас тэгээд дээрэс нь үр дүнтэй байгаа учраас ийм техник хэрэгсэл юмнуудаа хүмүүсээ бэлдэрээ манай эмч нар аймагуд. Одоо энэ нөгөө нэг аймагуд нь бас зарим аймгийн дарга нар чинь нөгөө нэг наадам тэмдэглэх зардлаа яг энэ ковидын тусламж үйлчилгээнд эрүүл мэндийн салбартаа зарцуулна гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ үед та бүхэн бас яг энэ Чинбаяр докторийн хэлсэнчлэн энэ эмнэлгийн хэрэгслүүдэд аягүй сайн бэлтгэл дээр та нар бас захиалга өгөх бэлтгэх тал дээр анхаарах хэрэгтэй юм байна да тий.
Яг энэ талаар одоо эмнэлгүүд бол тусгайлан өөрсдөө яг хөсөөт рүү танд руу хандаад ямар хэмжээтэй байх уч гэдэг юм уу, эсвэл одоо мдэггүйжилдэг сэхэн амтруулгын биш эмч нараа энэ нөгөө нэг юу амьсгал удирдах талаар ингээ яг аргачлсан зөвлөмж бас танаас авч болох байх тийм ээ. Аймагуд тэрвээ өсвөл одоо чинь ковидын үед эмчил бол эмч, сувлагчил бол сувлагч, эрчимтгийх байна уу, хүүхдийнх байна уу, сэргээн засгих байна уу, тэр бол ард түмэнд бол сонирм биш шүү дээ тийм. Тэгээ ерөнхийдөө манай бараг л бүх эмчнэр чинь л эрчим тэмцлийн эмч болчиход байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол эрүүл мэндийн яам бодлогоор одоо 20 оноос эхлээл маш олон тогтоомжтой сургалт эмч нарыг сургагч багшаар бэлдсэн, орон нутагт нь хүртэл очиж хийсэн, зүүмээр хүртэл олон сургалтууд хийгдсэн байгаа. Видео хичээлүүд ч гэсэн өгөгдсөн материалууд нь байж байгаа. За энэ болгоомжинд бол одоо маш чухал. Гэхдээ ийм төрлийн сургалтыг маш олон давтамжтайгаар олон хийдэг. Дандаа эрчим тэмцлийн зохион амьсгал удирддаг эмч хүртэл одоо амраад ирэхэд л бас төсөөрчдөг гэж хүртэл ярьдаг бид. Тэгэхээр манайх жишээлбэл одоо хүний нөөцийн хувьд одоо жишээ нь энэ олон хүн дээр яаж ажиллаж байна гэхээр эрчим тэмцлийн эмч бол энгийн эмч нэг сувлагчийг дагуулад 2-3 ердийн одоо эрчим тэмцлийн биш сувлагчийг ингээд баг болгоод нэг удаа одоо жишээ нь орох жишээний. За тэгэнгүүтээ эрчим тэмцлийн мэргэжлийн эмч маань удирдаа зохион байгуулад ажиллабар юмнуудаа хийгээд нөгөө бусад сувлагч маань ажлын байрандаа дагаад үйлдэл хийхээ хянагдаад ийм маягаар одоо зохион байгуулж байгаа. Тэгэхгүй бол одоо зүгээр одоо 3 юм уу аймагч одоо өвсрэл тэмцлийн юм мэдээж хиймж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр гурлаа жишээ нь 5 зохион амьсгалтай хүн дээр нэг эмч ажиллах боломжгүй гэх юм уу. Тэгэхээр бүгдээрээ зэрэг орчих юм бол хүний нөөцгүй болно. Тийм болохоор ингээд багийн систем рүү шилжээд хүмүүсээ сургаад ингээд явах нь аюул чухал байгаа. Тэгэхээр энэ дээр бас их сайн анхаарад хүний нөөцөө зөв хуваарлах нь их чухал. За өөр ялангуяа энэ дээр бас нөгөө манай эмчнэр зохион амьсгалыг нэлийн хүнд хүмүүст үргэлжлсэн байдаг. Унтуулагын болоод үтэл намтаа унтуулах, тайвшруулах ийм эмийнхаа бас нөөцийг бэлтгэхгүй болвол нөгөө пропофол, фентанил, кетамин гэдэг одоо энэ бодисууд маань бас нийл бодлогоор нөөцөө бэлтэж авахгүй бол улсын хэмжээнд ч гэсэн одоо зарим антибиотик болоод унтуулгын бодисын нөөцийн асуудал яригдж байгаа. Тэгэхээр энд бидэнд бол тулгархгүй биш. Энэ бол одоо яг Улаанбаатарт байгаа энэ төвшний эрчим тэмцлэгээний эмч сувлагчийн хэрэгцээ, орны асуудал болоод унтуулга тайвшруулах эмийн бас нөөцийн асуудал яригдана. Тэгэхээр энэ дээр бас ястаа бодолтой байгаад нөөцөө бүрдүүлж авах болбохгүй. Энийг бас анхаарах хэрэгтэй. За энэ бас манай нөгөө зарим аймгийнхан маань микрофонгүй, камергүй тийм хэрэгслээс бас орж байгаа юм шиг байна. Тэгээ энэ дээр нэг ийм асуулт говь Сүмбэр аймаг юм шиг байна. Ирсэн бахын зохиомжтой амьсгалын аппарат нь 6 хоног үр дүнтэй байж байгаа. 7 дахь хоногоос юу нөхцөлтөрөгчийн нөгөө нэг хангамж нь хэрэглээ. Ихэвчлэн арьсан доогуур эмфизем үүсч ирэх юм. Энэ уушигны ямар хүндрэл гарч байгаа юм болоо гэж асуух гэдэг нэ. Таны юун дээр харж байвал хажуудлын мессеж руугаа харуул. Тийм нэг асуулт өгсөн байна. За энийг бол би одоо ястаа зохион амьсгалтай амьсгал удирдсантай холбоотой уушиг гэмтэж гин гэж үзэх юм байна. Энэ бол пневмоторакс үүсчин гэсэн үг. Уушиг тэгэхээр энэ дээр миний нөгөө зохион амьсгалыг маш болгоомжтой хийгээрээ ялангуяа тэр ээж хэлбэр буюу хөшин уушиг болчихж байгаа, хүчилтөрөгчийн хэрэгсээс нэмэгдээд байгаа энэ өвчтнүүд дээр тэр амьсгалын эзэлхүүнийг буурлгаад, тоогоо нэмээд, ПП ажимд хэвтерлээд ингээд тэр плато даралтыг өндөр байлгахгүйгээр драйвинг пришэгээ 15-аас байхгүйгээр их болгоомжтой байгаараа хэлээд байгаа юм бол энэ байна. Энэ бол ерөөсөө цэвэр зохион амьсгалтай холбоотой хүндрэл гэж үзнэ. Энэ бол пневмоторакс үүссэн байна. Энэтэй холбоотойгоор арьсан доор эмфизем үүсэж байна гэж үзэхээр юм биш үү. Тэгэхээр энэ их чухал. Зохион амьсгалыг зөв хийнэ гэдэг юм их чухал байхгүй юу? Тэгэхээр их болгоомжтойгоор нэгэн тийм хөшин ийм уушгин дээр бол иймэрхүү эрсдэл хүндрэлүүд гарах боломжтой. Энээс сэргийлээрээ л хэлээд байгаа шүү. Манай аймагуудаас эмчнэр бол видео кол хийгээд бас холбогдож зөвлөгөө авч болно шүү дээ, тийм ээ? Шинээр доктор. Болно. Ерөнхийдөө эмнэлзүүн зөвлөх, эрүүл мэндийн яам үндэсний зөвлөх баг гэдээ бас
байгуулсан байж байгаа. Тэгээд аймагуд дүүргүүдийг зөвлөх хэмж нартаа бас хуваарлаад холбогдсон. Нэр үтгсэн тийм. Тэгэхээр холбогдоод бас зөвлөгөөнүүд аваа явж байгаа манай аймагуд ер нь их сайн холбогдож байгаа. За манай оролцогчдоос өөр асуулт байвал асуух боломжгүй нь бас яг саяны юу шиг ингээд чатаараа бичиж байна уу? Нэг асуулт байна. Асуулт асуух гэсэн. За тэг. Баян хөдөлгөөс холбогдож байна. Эрчим тэмчилгээний эмч байна. Саяхан манад нэг тохиолдол аппаратанд нэг хүн авсан байгаа. Чинбар эмчээс зөвлөгөө авах гэсэн юм аа. Энэ дээр болохоор одоо ерөнхий унтуулган дээр одоо эмтэр айгүй их шаардж байна. Тэгээд булчин сулруулагч одоо ойрхон хугацаанд давтж байна. Тэгэхээр яг одоо бүрэн зохиомл амьсгалын аппаратн дээр авах төр болоо тэгж давтж байна л да. Тэгээд CIMB одоо өөрийнхөө амьсгал дээр дагуулах дээрээ болохоор яг ерөнхий унтуулга дээр юу авж ийн, тайвшруулах дээр одоо юу авж ийн. Та нөгөө саяны нөгөө нэг кейсэн дээр болохоор ECMO аппаратнаас салгасныхан дараа нөгөө 21 хоногт нь CIMB өөрийн нөгөө дагуулсан амьсгалтай тавьсан биз дээ. Тэгэхээр нөгөө өвчин намд седац ерөнхий унтуулган дээр голдуу юу авсан юм бол баярлалаа. Бид нар бол одоо ерөнхийдөө цөм амьсгалтай өвчтөнд бол фентанил, кетаминыг бол одоо үргэлжлсэн байдлаар эхний үедээ үнэхээр өндөр хэрэгцээтэй хүнд бол одоо яалтчгүй унтуулах тайвшруулахын маань маш өндөр дунгаар орж байгаа. За кетамин байхгүй байсан бидний анхны тэр саяын тохиолдол дээр бол кетамин байхгүй байсан. Энэ дээр бид нэр пропофолыг фентанилтай авсарч авч ирсэн. За яг удаан хугацаагаар ингээд зохиомжтой амьсгал хийх өндөр хэрэгцээтэй хүний хувьд бол унтуулга нь бол маш хэцүү, маш их хэмжээтэй орж байгаа. Булчин сулруулагчийн хэрэгцээ гэсэн өндөр явж байгаа. Тэгэхээр эднэрээс нэг төрлийн эмийн нөгөө тунг хитрхээс сэргийлэхийн тулд бид нар нейролифткүүдийг хүртэл авсарч хэрэглэж эхэлж байгаа. За энэ дээр жишээ нь дропридолыг хэрэглэж байна. Авсарсан байдлаар цаглаад одоо хэрэглээд ингэснээрээ бас унтуулах тайвшруулах нөгөө пропофолынхаа тунг бууруулж байгаа. За мөн фенобарбиталыг уухаар хүртэл бид нар одоо нэмж уулгах чинь 6 цагаар одоо том 100 мг-аар 6 цагаар уулгадаг ч юм уу гэдэг. Ингээд зөвхөн пропофол юм уу зөвхөн кетамин гэхээс илүүтэй хавсарсан байдлаар нейролифтик тэгээд анестетик юмуудыг бол хамтдаа хавсарч хэрэгжилж ийж бас арай үр дүнд хүрэх юм а гэдэг юм дээр. За дээрэс нь нэлээд их өндөр хэрэгцээтэй нөгөө нэлээд одоо гипокси юутай хамаг зохиомжтой амьсгалын дэмжлэг тулцсан ч гэсэн ингээд байгаа өвчтнүүдэд төрүүлгээ харсан байрлал аяг зүгээр байгаа. Ер нь бол бид нар урд нь тэр болгон төрүүлгээ харсан байрлал хэрэглэдэг. Гэхдээ одоо энд бол хэрэглэж байгаа. Төрүүлгээ харсан байрлал 10 хэдэн цаг ингээд тэр байлгачаад бас өвчтний хүчилтөрчийн хэрэгцээ бол бас харьцангуй буух ийм талууд бол байж байгаа. Тэгэхээр хасарсан байдлаар антидепрессант, нейролептик ийм янз бүрийн юмыг хэрэглэж байгаа шүү. Төрлийн юм хэрэгцээ. Ерөнхийдөө өвчтөн бас сэрүүн зохиомжтой амьсгал бас нэлээд хийгдэж байгаа. Харьцангуй хэрэгцээ өвчтөрчийн хэрэгцээ буугаад ирлээ гэхэд фентанилаараа үргэлжлсэн байдлаар хийгээд өөрөө бол сэрүүн манай тэр өвчтөн бол ерөнхийдөө өөрөө сэрүүн байгаа сүлдээ ингээд өөрөө бичдэг мессеж юм дээр цаасан дээр бичдэг ийм байдлаар бол нэлээд харилцаатай. Тийм байх боломж нь аяндаа бас тохируулаад зүв таарад ингээд ирэх юм бол бас тийм боломжтой гэж үзэж байгаа. Гэхдээ их өндөр хэрэгцээтэй хүний хувьд бол одоо ялчгүй унтуулж байгаас болж байгаа. Гойсомбрэ санаа юм асуу. Сая нэг асуулт асуусан. Тэгээд манай эрчим тэмчилгээний 10 дахь хоног дээр 61 настай эмэгтэй байж байгаа. Тэгээд эрчимтийн 3 дахь хоногоос аппаратанд аваад 2 хоног яг аналоз седацтай явж байгаад тэгээд сэрээгээд ерөнхийдөө SME-гээр дагуулад зүйлдээ бүр спонд руугаа оруулаад тэгээд фентанилаар ер нь тайвшруулад явж ирсэн. Тэгээд 6-7 дахь хоног дээрээс төрүүлгээ шөндөө төрүүлгээ арж байрлал солиулаад. Тэгээд яг төрүүлгээ байрлал солихдоо тайвшруулад пропофолдод фентанилдод байрлалаа солиод тэгээд нэг 7 дахь хоногийнхоо оройноос 6 дахь хоногийнхоо оройдоос төрүүлгээ харуулад өглөө эргүүлэхэд эмфицэн баг зэрэгэл үүссэн байсан. Тэгээд байралтай холбоотой уушиг гэмтчүү пневмотораксын шинж эрентген дээр бол илэрхий юм байхгүй байна гэж дүрсийнхэнтэйгээ ярилцаад байж байна. Тэгээд яг хүчил төрөгчийн хэрэгцээ нь болж явах ихсэл байна. Тэгтээ яг нэг дагуулах холимог дээр SME дээр болохоор нэг
өгөө явахаар 91 2-тай 89-тай. Тэгээд title volume нь бол 350, pip нь бол 10-аас хэтрээгүй. Дундаж нэг 8, 7, 8-аар явж исэн. За хэрэгцээгээ уг нь буулгаж исэн. 90-ээс буулгаад нэг 65 руу орж жагаад тэгээ буцаагаал өсгөчлөө. Ийм л тохиолдол болоод идэг. Тэгэхээр энэ чинь уушиг угаасаа өөр хөшинг уушиг болцсон байж байгаа, нэвчтэйс ихтэй байж байгаа. Тэгэхээр эмфизем үүснэ гэдэг бол ямар нэг байдлаар л одоо уушиг үлдсэн л гэсэн үг. Тэгэхээр хематоркс л гэсэн үг. Бүр их айхтар том биш болохоор илэрхий нөгөө уушиг чинь шилж байгаа дундсан ч юм уу байхгүй ч гэсэн энд бол яталчгүй хематоркс л байгаа. Тэгжээж л эмфизем үүснэ. Тийм. Тэгэхээр одоо энэ дээр нэвчтэйс хөндөй байж байгаа гэмтсэн байж болох уу? Тэр болгон хөндөй үүсдэг юм байлээ. Ер нь бол за айхтар хөндөй үүсээд байх нь бол харьцангуй. Одоо бас харьцангуй бас бид хэд ч овоо хідэн тохиолдол. За манай эмнэлгийн хувьд бол одоо яг тийм хөндөй үүсэж байгаа нэвчсэн зураг энэ төр бол тэр болгон тохиолдоогүй байж байгаа. Энэ дээр нөгөө нэг хэдийгээр одоо пип 10-аас дээш өсөөгүй тайтл болон 360 гэдэг байгаа ч гэсэн өвчтөн болгон өөр байхгүй. Тэгэхээр тухайн хүний хувьд, тухайн уушигны хувьд магадгүй энэ нь бас юу өсөх хэмжээний бас жоохон нөгөө хөшинг байгаа бол тэгэл бараа травм өсөх боломжтой. Тийм уушиг дээр бол одоо бас л энэ дээр мэдрэмжтэй байна л гэсэн үг. Одоо чайслын арга хэмжээ ямар арга хэмжээ вэ? Одоо тэгээ аль талдаа байна, өшөө нэмэгдэж гин үү гэд ингээд болж өгөл зохион амьсгалын дэмжлэгээ бууруулад за хэрэгцээ тэгээд илэрхий аль талын уушгинд нь юм уу байна гэж сэжил буурсаа тавиал явака бол асуудал шийдэгдэх юм да. За баярлалаа. За өөр асуулт байна уу? Байна. Тондгоо нэгдсэн эмнэлгээс асуулт байна. За 76 настай цэсэр ингээд эмнэлэгтэй эрчим эмнэлгээний нэгдэх хоног, ер нь эмнэлгээний нэгдэх хоног 23-наас ядраа таниалгад гэсэн зөвөгтэй сумын эмнэлэгтээ үзүүл